Монгол банк бодлогын хүүг 12% хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Улаанбаатар хөрөнгө оруулалт 7 хоног арга хэмжээ өндөрлөлөө. Унтны усны тогтоосон нөөц 2040 он гэхэд дуусах эрсдэлтэйг судлаачид анхааруулсаар байна. Тэнгэрлэг эзэн мэдээний редакц энэ 7 хоногийн туршид цахим орчин сэдвийг хөндлөө. Доллар мэдээллийн хөтөлбөр 1990-ад оны уур амьсгалыг санагдуулан кофе шопыг онцолж байна. Өрөмтгөө үзэгчтэй цаг 7:10 Тэнгэрлэгээс доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Монгол банк мөнгөний бодлогын хүүг 12% хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. За ингэснээр 5 удаа дараалан Төв банк жишг хүүгээ хэвээр үлдээж байгаа юм а. За хэдий сүүлийн саруудад инфляц буурч өнгөрсөн 2 дугаар сарын байдлаар 6.5%-тай гарсан ч геополитик гадаад орчны тодорхой бус байдлыг харгалзан үзэж Төв банк мөнгөний хатуу бодлогоо өргөжлүүлэхээр болжээ. Сүүлийн жил гаруй хугацаанд Монгол банкнаас хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлого нь инфляцийг хязгаарлаж чадсан. За хэдий тийм боловч гадаад болон дотоод орчны тодорхой бус байдал үргэлжилсээр байгаа нь инфляцийг дахин өдөөх эрсдэлтэй гэж Төв банк болгоомжилж байна. За ялангуяа ойролт орондод болж байгаа дайны улмаас дэлхийд ихнэ газрын тосны үн хурцтай өсөж байгаа. За энэ нөлөөлөл манай улсад ч мэдрэгдэх нь цаг хугацааны асуудал гэдгийг салбарын сайд нь хэлсээр байгаа юм а. Мэдээж шатхууны үн өсвөл бүх юмны үн дагаж өсөж, за инфляц ч нэмэгдэх нь тодорхой. За энд бодлогын үгээ бууруулахад арай эртгэж Төв банк үзжээ. Олон улсад өрнөж буй геополитикийн нөхцөл байдал, гинтийн өөрчлөлтүүд тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, цаашлаад инфляц эрчимжих эрсдлийг дагуулж болцсохгүй байна. Иймд энэ удаагийн мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэр нь инфляцийг 2027 оноос 2.1% интервалд 5% ойртуулах, тогтворжуулах, Төв банкны зорилтоо нийцтэй бөгөөд дунд хугацаанд макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжиж чиглэж байна. Ийхүү мөнгөний хатуу бодлого үргэлжилсээр байгаа энэ үед Төв банкнаас эдийн засгийг идэвхжүүлдэг бизнесийн зээлийг дэмжих бодлогоо үргэлжлүүлнэ гэлээ. Энэ оны 1-р сард бид хүн орлогын харьцааг хэрэглээний зээлнээр бас 45% болж хангагдсан. Хэрэглээний зээлийг чангатгаж байгаа нь эргээд банкны зээлийн портфолио илүү хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжих боломжийг бол бий болгож байна. Энэ дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тэтгэх, эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх юм бодлогын арга хэмжээнүүд гэж үзэж байгаа. Төв банк бол дараагийн улирлуудад ч гэсэн бизнесийн зээлийн өсөлтийг улам дэмжих чиглэлд нь бодлогын арга хэмжээг авч явна. За Төв банк инфляц гадаад дотоод орчны нөхцөл байдлыг харгалзан мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлэхээс өөр аргагүй байна. За ингэснээр нэг хэсэгтээ л банкуд зээл олголтын шалгуураа чангатгаж зээлийн хөгөөж бууруулахгүй нь тодорхой юм. За яг ийм үед засгийн газар төсвийн зарцуулалтаа оновчтой, хариуцлагатай хийх шаардлагатайг эдийн засгчид сануулсаар байгаа юм а. Татврын багц хууль батлагдсан ч та бидний цалингаас суудгуулж байгаа татвар ганц ч төгрөгөөр буурахгүй нэ. За ийм байх хуулийн төслийг Замдан шатрын засгийн газар боловсруулж улсын хуралд өргөн мэдээлээд байгаа юм. Тодруулах юм бол татврын багц хуулийн малгайдар хувь хүний орлогын албан татврын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа. За гэхдээ энэ нэмэлт өөрчлөлтөд иргэдийн хамгийн их хүсэж шаарддаг хувь хүний орлогын албан татврыг бууруулах тухай цэг таслалж алгаа. Ингэснээр иргэдийн хүлээлт алсарч санал хүсэлт нь үнгүйтгэхэд хүрээд байна. Хувь хүн олж байгаа бараг бүх орлогоосоо хувь хүний орлогын албан татвар төлдөг. За ажил хийж цалин авсан ч азтай болж суглаан төдсөн ч за хуваараа хөдөлмөрлөж худалдаа үйлчлэгээ эрхэлсэн ч хувь хүний орлогын албан татварыг заавал төлөх ёстой. За одоо байгаа хуулиар иргэд олж байгаа орлогоос хамааран за доод тал нь 10%, дээд тал нь 20% татварыг шатлалтайгаар төлж байгаа. За энэ бол манайх шиг инфляц өндөртэй иргэдийнх нь худалдаа авах чадвар өдрөөс өдөрт мууцаар байгаа улсад хэтэрхий ахсан хувь хэмжээ гэж олон нийт шүмжилдэг.
За энэ дэд хувь хүний орлогын албан татврын 10%-ийг 1% болгож бууруулах санаачлагыг Department цахим сайт дээр 100,000 гаруй иргэн дэмжиж саналаа өгöd байгаа юм а. За гэтэл иргэдийн энэ их санал хүсэлтийг засгийн газар үл тоож үнгүйдүүлж татврын багц хуулийн төсөлдөө энэ агуулгыг тусгасангүй. Харин ч эсвэргээрээ хувь хүний орлогын албан татвар төлөлттэй холбоотой зарим заалтыг чангаруулсан гэлээ. Хувь хүний орлогын албан татвар дээр л ерөөсөө дөрвтэй өрчлөлт юу ч алга. Бараг одоо нөгөө 1%-аар татвар төлж ирсэн иргэдийн ачаалал шууд 10%-аар байхаар байна шүү дээ. Нэг бол зардлаа асуулна, нөгөө бол яах нь шууд нийт дүнгийн 10%-аар татвар төлж болно гэсэн зохицуулт байгаа шүү. Тэгэхээр ачаалал нэмэгдэж байгаа шүү. Сургалтын төлбөр дээр 10 сая хүртэл төгрөг гэж хязгаарлалт тавьсан байна. Ер нь бол хувь хүний орлогын албан татврын оногдуулж байгаа хувь хэмжээ шатлын дүнг бол хэтэрхий хатга байна л гэж харж байна. Үндсэндээ Зандан шатрын засгийн газрын боловсруулсан татврын багц хууль оюун эрдэнэ засгийн газрын огцорхийнхоо өмнөхөн олон нийтэд танилцуулсан татврын багц хуулиас ч дорджээ. За өмнөх засгийн газар хувь хүний орлогын албан татврыг бууруулах асуудал дээр мөн л тагчиг байсан. За гэсэн ч хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн сарын 800 мянга хүртэлх орлогыг хөнгөлөх заалтыг хуулийн төсөлдөө тусгаж исэн. Харин Зандан шатрын засгийн газар иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100% татвараас хөнгөлж буцаан олгохоор тусгасан гэж татврын багц хуулийг улсын хурлд өргөн барьсан өдрөө засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Бямцогт өөрийн Facebook хуудасдаа бичиж ижээ. За гэтэл түүний энэ албан ёсны Facebook хуудасдаа бичсэн зүйл Department цахим сайт дээр нээлттэй байгаа хуулийн төсөл дундлаа байхгүй. За сангийн яамнаас энэ талаар тодруулахад ийм агуулга хуулийн төсөлд багтаагүй гэлээ. За энэс харуул Бямцогт сайд худлаа мэдээлэл тараажээ. За нөгөөтэйгүүр засгийн газрын боловсруулсан хувь хүний орлогын албан татврын тухай хуулийн төсөлд сайжруулсан юм шиг хэрнээ дордуулсан нэг заалт байгааг мэргэжилтнүүд хэлж байна. За тодорхойлбол анх удаа орон сууц худалдаа авсан иргэн нийт үнийн дүнгийн 6 сая хүртэлх төгрөгийг буцаан олголтоор авдаг. За үүнийг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлэхээр тусгажээ. За гэхдээ хуулийн төсөл тусгагдсан шаардлага нөхцлүүдийг харвал нийслэл энгийн орон сууц авсан иргэн лав буцаалт авах боломж хаагдаж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Орон сууцны буцаан авалттай холбоотой болохоор яг одоо 6 сая төгрөгийн буцаан авалтыг авах боломжтой байгаа иргэд за тэрийг нэг 15 сая төгрөг болгож нэмэгдүүлж байгаа юм байна. Гэхдээ одоо бид нар Монгол Улсын одоо иргэд маань байр одоо тухайн авж байгаа байранда ямар нэг шаардлага тавихгүйгээр 6 сая төгрөгөөр нь авах эрхтэй байгаа байхгүй юу? Материалаа бүрдүүлж чадах юм бол. Одоо болохоор тэр байран дээр нэг жоохон өөрчлөлт орсон байна лээ. Одоо ногоон стандартын шаардлага хангасан энэ төр эрчим хүчний хэмнэлттэй энэ төр гэдэг нэг хязгаарлалт маягийн надад бол ер нь харагдсан. Ийхүү удаан хүлээгдсэн татврын багц хууль олон нийтийн хүлээлтэд хүрч чадахгүй. За угаасаа ч засгийн газар энэ хуулиа шинэ оны босгон дээр яаралтай гормоор хилэлцүүлэх гэж улсын хурал руу оруулж ирэхэд нь гишүүд шүүмжилж за дөрвтэй өөрчлөлт авч ирэхгүй ч хэлж байсан юм а. Улаанбаатар хотын худалдааны танхимаас иргэд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд зориулсан Улаанбаатар хөрөнгө оруулалтын 7 хоног арга хэмжээг энэ 7 хоногийн турш зохион байгууллаа. За өнөөдөр энэ арга хэмжээ Улаанбаатар B2B санхүү хөрөнгө оруулалт бизнес уулзалтаар хаалтаа хийлээ. 7 хоногийн турш үргэлжилсэн арга хэмжээнд 300 гаруй иргэн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд оролцжээ. Энэ хэд өдрүүдэд Улаанбаатар хөрөнгө оруулалт мега төслийн танилцуулга уулзалтыг хийж нийслэл хотод хэрэгжих гэж байгаа төслүүдийн талаар нийслэлийн засаг даргын тамгын газраас мэдээлэл хүргэсэн юм а. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан гадаадын хөрөнгө оруулалт ба хууль эрх зүйн орчин сэдвийн хүрээнд хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны талаар нөхцөл байдлыг хэлэлцсэн юм а. За ингэхдээ бүгд найрамдах хятад ард улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд оролцож хоёр улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа илүү өргөжинд хэлэх ёстойг онцолж байлаа. Үүний дараагаар Улаанбаатар хотын худалдааны танхимаас гадаад худалдааны аргачлал сургалтыг нээлттэй зохион байгуулж бизнес эрхлэгчдэд анхаарах зүйлс олон улсын зохицуулалтуудын талаар мэдээлэл хүргэсэн юм а. Харин өнөөдөр Улаанбаатар B2B санхүү хөрөнгө оруулалтын чөлөөт бизнес уулзалтаар хаалтаа хийж байна. Төр засагтайгаа бид нар хамтраад ойлголцоод энэ бизнес явуулахад саад дотор болоод байгаа асуудлуудыг одоо хэрхэн яаж арилгах талаар ингээд нөгөө ажлынхаа энэ гарааг би одоо энэ холбооны танхимын ерөнхийлөгчөөр сонгосныхаа дараа бол сайхан эхлүүлж байна гэж харж байгаа. Нөгөө талдаа энэ ч бол нөгөө оролцож байгаа хүмүүст мэдэхгүй байсан асуудлуудыг танилцуулах, өөр хоорондоо танилцах, нөгөө талдаа энэ төр засгаас явуулж байгаа бодлого
тэр нь бизнесшүүдэд ямар боломж нээгээд байгаа гэдэг талаар мэдээллийг өгөх юм нээлттэй хаалганы өдөрлгүүд бол зохион байгуулагдлаа гэж хэлж болно. Энэ арга хэмжээнд нийтдээ бид нэг 300 гаруй оролцогчид оролцсон байна. За эдгээр хүмүүс ямар мэдээлэл авсан бэ гэхээр нийслэл хотод хэрэгжүүлэх гэж байгаа төслүүдийн талаар мэдээлэл авлаа. За хоорондоо бас бизнесээ танилцаж бизнесийн одоо харилцаагаа өргөжүүлэх шинэ харилцаа хамтын ажиллагаа бий болгох энэ ажлуудад оролцлоо. Ийхүү 7 хоногийн турш үргэлжилсэн Улаанбаатар хөрөнгө оруулалтын 7 хоног арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, бизнес эрхлэгч хөрөнгө оруулагчид харилцан туршлага солилцох, шинэ түншлэл бий болгох, санхүүгийн боломжуудын талаар нэгдсэн ойлголт авсан юм а. За цаашид санхүү хөрөнгө оруулалтын ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх хүлээлттэй байгааг зохион байгуулагчид онцолж байлаа. Эрчим хүчний салбарын ажил хаялт зарлахад бэлэн гэдгээ дахин илэрхийллээ. Хизээ мэдгүй гал алдахад ойрхон байгаа энэ салбарын нөхцөл байдлыг эрх бүхий албан тушаалтнууд нь нуусаар байгаа тул хэд хэдэн үйлдвэрчний эвлэлийнх нь нэгдэж мэдээлэл хийсэн юм а. Тоног төхөөрөмж шинжлэх нь битгий хэл зарим станцууд ажилчдынхаа цалинг банкны зээл авч өгч байгаа гинэ. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын зарим хэсэгт нэн шаардлагатай хамгаалтын тор зэрэг хэрэгсэл байдаггүй байна. Үүнээс болж нэг хүн 8 насаа алдсан бол дээр нь нэмээд 2 хүн нуруу, сүүжний яс, хавиргаа хугалж, хурууга тайруулсан хэрэг гарчээ. Гэтэл энэ хэргийг станцын удирдлагууд нуун дарагдуулж, хамаг бурууг ажилчдад тогсон тухай Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын үйлдвэрчний эвлэлийн дарга хэлж байна. Гэтэл энэ станц өнгөрсөн жил 200 гаруй тэрбум төгрөгийн алдагдaltaй ажилласан учраас одоо ажилчдынхаа цалин банкны зээлээр тавьж байгаа. Ийм байхад станцын удирдлагууд огт ажилдаггүй хүмүүсийн нэр дээр цалин ботхоос гадна тендерийн хулгай хийдэг болохыг ажилтнуудын зүгээс авилгатаа тэмцэх газарт мэдэгдсэн ч тус хэрэг прокурор дээр очиод гацаж хинт ч ямар ч хариуцлага тооцоогүй гэлээ. Эрчим хүчний систем бол ерөөсөө нэг энэ бүлгэлсэн хулгай зэлгээ хийдэг одоо ингээд үйлдвэрийн ослыг нуудаг тэндээ хариуцлага тооцдгүй ийм нөхцөл ороод байгаа байхгүй. Одоо тендер засварууд хийхэд бол одоо дутуу хийдэг. Гэрээний дагуу материалуудаа бүрэн биелүүлдэггүй, гүйцэтгэдэг учраас инженер техникийн ажилтнууд тэрийг шахаар тэр хүнийг ажлаас салдаг, албан тушаал бууруулдаг ийм асуудал байгаа байхгүй. Энийг өчнөө удаа одоо бас сайдад эрчим хүчний яамд мэдэгдэжсэн. Гэвч энэ дэр ерөөс арга хэмжээ авахгүй байна. Ийм харамсалтай үйл явдал дан ганц Эрдэнэтийн дулааны цахилгаан станцаар дуусахгүй нэ. Учир нь эрчим хүчний салбарт иржихтэй өнөө маргаашгүй эвдэрч гэмтэл гарах эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа юм. Дулааны 3 дугаар цахилгаан станцын тоног төхөөрөмжийн урсгал зардалд 60 тэрбум төгрөг шаардлагатайж ердөө 22 тэрбумыг төсвөлсөн байна. Учир нь энэ жилээс нэмэгдэх ёстой дулааны үнийг улс төрийн шийдвэрээр зогсоочсон юм а. Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд бол ямар ч стандарт хэрэгждэггүй. Энэ бол одоо маш гашуун үнэн. Гэтэл одоо энэ салбарын хөдөлмөрийн нөхцөл нь өөрөө үйлдвэрлэлийн бүх хүнд нөхцөл бүх цэг нэгждэр байж байгаа. Гэтэл хөдөлмөрийн одоо олон улсын ч гэдэг юм ямар нэгэн стандарт огт хэрэгждэггүй. Үн тариф нэмнэ гэдэг чинь энэ засвар үйлчилгээ, засвараа хийж ээж ажилчдын эрүүл аюулгүй орчинд ажиллах нөхцөл байдал бүрднэ. Гэтэл энэ эрчим хүчний зохицуулахороо энэ засаг дүрм маань энд анхаарал хандуулахгүй одоо та нар бүсээ чангал та нар ингээд өдөр бүр хизээ гал алдах нь тодорхойгүй 60-аас 70 хэмээн халуун нөхцөлд ажилдаг атал сард 1.5-аас 3.5 сая төгрөгийн цалин авдаг. Ийм нөхцөлд насаараа ажилласан хүмүүс тэтгэврт гараад насныхаа үр шимийг жидэлж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзэж байна гэлээ. Тиймээс ажилчдын цалин хөлсийг 30%-аар нэмэгдүүлж ажиллах орчныг сайжруулах шаардлагыг засгийн газарт хүргүүлээд байна. Энэ шаардлагын хариуг нааштайгаар шийдвэрлэхгүй бол ажил хаялт зарлахаа инхүү зарлалаа. Эрчим хүчнээс дутгааргүй эрсдлийг дагуулсан салбар нь ус боллоо. За дэлхийн нийтээрээ ердөө 4 жилийн дараагаас усны хомсдолд орж эхлэх тооцооллыг нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан. Монгол улсын умдны усны тогтоосон нөөц 2040 он гэхэд дуусах эрсдэлтэй байгааг дотоодын судлаач мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм. Ноцтой төвшөнд хүрсэн усны асуудлыг салбарын хүндхэн хэдхэн мэргэжилтнүүд сануулж, за санаа зовносоор өөр анхаарч байгаа хүн алгаа.
Манай улс унтны усны хомсдол гачигдaltaй 22 улсаас 17 дугаарт жигсдэг. Жилд 500-аас 600 сая шометр ус хэрэглэдэг. Унтны усны хэрэгцээнийхээ 90%-ийг гүний уснаас бүрдүүлдэг. Гэтэл усны нөөцийн 80 гаруй хувийг гадаргын ус, 20%-ийг нь л гүний ус эзэлдэг байна. Тийм учраас 2040 он гэхэд унтны усны нөөц дуусах эрсдэлтэй болохыг эрдэмтэн судлаачид сануулсаар байдаг. Гэтэл манай улсад усаа хэмнэх усны бохирдлыг бууруулах бодлого дутагцаар байна гэж мэрэгжилтнүүд үзэж байна. 5 жилийн дотор усны хэрэглээ 15%-аар нэмэгдсэн юм үзүүлэлт байдаг. Ариун зүрийн шаардлага хангасан ондны ус, анхан шатны хэрэглээний ус одоо бохирдж байгаа энэ үйл явц маань хүн борттой харилцаа адилгүй. Тэр тусмаа бол эмэгтэйчүүд охтод илүү их нөлөөлж байна гэсэн. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд дэлхийн дунджаас 3 дахин илүү хурдцтай өртөж байна гэх судалгаа бий. Агаарын температур сүүлийн жилүүдэд 2.5 градусаар нэмэгдсэн. Харин хурд унтсны хэмжээ 7%-аар буурч ганцууд нэмэгцээр байна. Эдгээр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой судалгаа шинжилгээг холбогдох албанаас тогтмол хийж олон нийтэд мэдэгддэг. Харин бусад салбарууд ус цаг уурын газрын гаргасан мэдээлэлтэй уялдаа холбоогүй ажиллаж байна гэлээ. Өөрөөр хэлбэл тус албаны гаргасан мэдээлэл дээр үндэслэн байгалийн гамшигаас сэргийлэх, өвчин эмгэгээс иргэдэд хамгаалах тогтолцоо тааруулхан байна гэлээ. Цагуурчид энийгээ хэлцдэг. Үүн дээр нөлөөлөд орон нутгийн удирдлагууд, онцгой байдал, хөдөө аж ахуй, эрчим ууч, эрүүл мэнд гэд бүх энэ салбарууд анхаарч төлөвлөж ижил бид нар энэ эрсдлээс одоо бага хохиролтой мөн эрсдлийг даван туулах ийм л одоо боломжтой юм. Жил бүрийн 3 дугаар сарын 22-23-нд дэлхийн нийтээр усны өдөр болон цаг уурын өдөр тохиодог. Эдгээр өдрүүдийг угтан тухайн салбарт тулгамдж буй асуудлуудыг салбарын төлөөллүүд хэлэлцдэг. Энэ жилийн хувьд уур амьсгалын өөрчлөлт болон усны бохирдолд эмэгтэйчүүд болон хүүхдүүд хамгийн их хохирч байна гэж мэрэгжилтнүүд үзэж байна. Тийм ч учраас энэ жилийн ус болон цаг уурын өдөрт зориулсан хэлэлцүүлэгт энэ талаар дурдан хэлэлцлээ. Өдөгчдөө Тэнгэрлэгзийн 7 орон мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Хөтөлбөрийн энэ хэсэгт энэ 7 хоногийн турш Тэнгэрлэгзийн мэдээний редакцийн онцгойлон бас анхаарч байгаа. Та бүхэнд бас тал талын мэдээллийг хүргэсэн цахим орчны тухай мэдээллүүдийг багцлан хүргэх гэж байна. Үеийнгийн дээрлэхэлтийг бууруулах зорилгоор 16-аас доош насны хүүхдүүдийн цахим хэрэглээг хязгаарлах хуулийн төслийг боловсролын яамнаас өргөн барихаар болсон. Энэ нь нэг талаараа сайн хэдий ч бүрэн төлөвшөөгүй хүүхдүүдийг хит хоригдох нь хоригдсон зүйл рүү улам тэмүүлэх эрсдэлтэй гэж мэрэгжилтнүүд үзэж байгаа юм. Түүнчлэн цахим орчинд зарцуулдаг байсан хугацаагаа тухайн хүүхэд зөв зуршилд зарцуулж байна уу гэдгийг эцэг эхчүүд хянах хэрэгтэйг сэтгэл зүйчид зөвлөлөө. Интернет хэрэглэгчдийн 3 хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цахим орчинд бусдад дээрлэхүүлж дарамтлуулах нь бие махбодын хүчирхийллээс илүү хүн дээр нөлөөлдөг гэлээ. Тиймээс үеийнгийн дээрлэхэлтийг улс хуураар нь үгүй болгохын тулд тусгайлсан хууль шаардлагатай гэж үзжээ. Тус хуулийн төсөлд 16-аас дээш насных нь цахим хаяг нээх ба олон төрлийн баталгаажуулалт шаардлагатай байхаар тусгажээ. Тодорхой хэмжээнд яг энэ үндэсний загвар дээр бас бид нар ийм e-police буюу нэг осондоо эцэг эхчүүдийн оролцоог яаж хангаж оруулж ирэх үү? Тэр сошиал орчинд болоод эцэг эхийн тэр төлөөллүүд хүүхдээ хэрхэн хянаж хамтар сургуультайгаа ажиллах уу гэдэг бас ийм загварыг бас эндээ оруулж өгч байгаа. Эцэг эхчүүдийн дунд явуулсан судалгаагаар 91% нь хүүхдээ цахим орчинд дээрлэхэлтэд өртөөгүй гэж хариулжээ. Харин тэдний хүүхдүүдийн 78% нь цахим орчинд дээрлэхэлт болон дарамтад өртөж байсан гэж хариулсан байна. Эндээс эцэг эхчүүд хүүхдийнхээ цахим орчинд өөрсдөө хяналт тавьж, ямар их сурвалжаас мэдээлэл авч, ямар хүмүүстэй харилцаж байна гэдэгт нь анхаардаггүй нь харагдаж байна. Эцэг эхчүүд өөрсдөө цахим орчиндох мэдлэгээ тэлж хүүхдтэд анхаардаг байх нь чухал гэлээ. Сошиал дээр өөрөө эргээд хүүхэд гэмт хэрэг үйлдэх анхаарал татах гэхээсээ илүү сошиал орчноос үүдэлтэйгээр гэмт хэргийн хохирогч болох тохиолдлууд бол маш их гарч байна. Тэгэхээр энэ нь өөрөө эргээд
хүүхдээ сошиал орчинд ямар байгаагийн ч хүртэл ингээд ямар ч одоо хяналтай юм ойлголт байхгүй л ийм байдал байгаад байна л да. Тэгэхээр нөгөө хүүхдийг шагнаагчгүй шийтгэжгүй байхад хүүхд өөрөө нөгөө тэмүүлж хийдэг нэг тийм зүйлүүд байдаг шүү дээ. Тэрлүүн амьдралыг нь хөвшлийг нь оруулах хэрэгтэй. Жишээ нь магадгүй гүйж харих дуртай хүүхд байл хөнгө атлетик хичээлүүлж болж байна те. Авирах дуртай хүүхд байл спорт авиралтаар хичээлүүлж болж байна. Тэгээд зодон зохио яагаад бол тулааны те жижигцүү кикбоксер хичээлүүлж болж байна те. Гэх мэт ийм өөр урлаг спорт руу ч юм уу те сурлага руу ч юм уу эсвэл IT руу те код бичих дуртай юм уу тэр хүүхд нь ийм зүйлүүд рүү ингэж энергийг зарцуулахгүй бол тэр хүүхд амьдралд нь ямар ч сонирхолтой байхгүй болохоор за бидний үеийг дагаад шууд болчихлоо гэж бод. Тэгсэн ч гэсэн өөдөртөө байгаа юм буцаад нөгөөдхийгээ хайж эхэлнэ. Буцаад энтертеймент хайж эхэлнэ. Тэгэхээр нөгөө амьдралын хөвшилт нь өөрөө юм амттай таалагддаг юм оруулаад ирэх юм бол тэр хүүхд өөрөө сонирхохоо болоод эхэлнэ. 8-аас 17 насных нь өдөрт 5-аас 7 цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Эцэг эхчүүд хүүхдийг нь аажмаар сошиал орчин хүмүүжүүлж байгааг анзааралгүй хүүхдээ технологийн чадвартай болж байна гэж эндүүрч байна гэж сэтгэл зүйчид үзлээ. Хүүхэдтэй цахим орчныг хэрэглэх цагийн хязгаар тогтоохгүй байгаа нь эргээд хүүхдийг нь эрсдэлд оруулах нэг шалтгаан гэлээ. Цахим орчинд өнгөрүүлэх цагийг хүүхэд үр бүтээлтэй зарцуулбал хүүхдийн төлөвшөлд эргээр нөлөөлнө гэдгийг тэд онцоллоо. Өсвөр насны хүүхдийн сошиал медиагийн хидийдсэн хэрэглээ өөрийгөө хүлээн зөвшөөрөх, анхаарлаа төвлөрүүлэх зэрэг чадваруудаас гадна тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтогджээ. Тиймээс сэтгэл судлаачид болон мэрэгжилтнүүд эцэг эхчүүд хүүхдийнхээ интернет орчинд дах хэрэглээг чухалчилж авч үзэн анхаарахыг зөвлөж байна. Бага насны хүүхдийн сошиал медиагийн хэрэглээг хууль, дүрм журам, технологийн шийдэлгүйгээр зөвхөн эцэг эхийн хараа хяналтаар зохицуулах нь хүндхэн даалгавар боловч заавал хэрэгжүүлэх хэрэгтэй гэдгийг сэтгэл судлаачид зөвлөж байна. Facebook, Instagram, X, YouTube гэд бүх төрлийн сошиал медиад бүртгүүлж хэрэглэж болох хамгийн доод хязгаар нь 13 нас байдаг. Энэ бол зүгээр нэг тогтоосон хязгаарлалт биш. Үүнээс бага насны хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлөх боломжтой тул хэрэглэхийг дэлхийн нийтээрээ хязгаарласан байдаг. Америкийн сэтгэл судлалын ассоциацийн судалгааны байгууллагаас гаргасан тайлангаас зарим онцлог зөвлөмжүүдийг танилцуулъя. Тус байгууллагын зүгээс 10-аас 14 насны хүүхдүүдийн сошиал медиа хэрэглээг насан туршид хяндаг байхыг зөвлөж байна. Эхний ээлжинд зөвхөн нэг аппликейшнээр хязгаарлахаар шийдэж болох ба эхний 6 сарын хугацаанд эцэг эх нь хүүхдийнхаа нийтлэл, найзын өсөлтүүдийг хамтдаа хянаж үзэж болно гэдгийг зөвлөж байна. Үүний гол зорилго нь хүүхдэд чиглүүлэх, дэмжлэг үзүүлэх явдал юм. Сэтгэл зүйчид болон ихэнх судалгааны баримтуудад оройн 21 цагаас хойш хүүхдэд дэлгэц ашиглуулахгүй байхыг анхааруулж байна. Дэлгэц ширтэх нь нойр хулжих шалтгаануудын нэг болдог. Дутуу нойртой байх нь өсвөр насны хүүхдийн тархины хөгжилд шууд нөлөөлдөг. Тиймээс унтлагын өрөөнд ухаалаг утас, таблет, огт байлгаж болохгүй гэдгийг зөвлөж байгаа юм. Сэтгэл судлаач Жан Твенге гар утас хүрэх зайд байвал хүмүүс сайн унтаж чаддаггүй. Эсвэл хангалттай нойроо авч чаддаггүй болохыг олон судалгааны үр дүн харуулсан гэдгийг ярилцлага өгөхдөө онцолжээ. Мөн хүүхэдтэйгээ сошиал медиагийн үзүүлэг сөрөг нөлөөллийн талаар илэн далангүй ярилцдаг байх нь хамгийн чухал юм. Эдгээрээс гадна эцэг эхчүүд хүүхдийнхээ хөгжилд анхаарахын тулд ухаалаг гар утасны хэрэглээг хянах функцүүдийг мөн ашиглаж сурах шаардлагатай болж байна. Цахим орчинд хөвөрч байгаа мэдээллүүд донд хүүхэд битгийхэл насан турш хүмүүсийг итгэн үнэмшүүлэх хуурамч мэдээллүүд гардаг. За ердийн нөхцөлд ихэвчлэн эрүүл мэндийн холбогдлолтой болон цахим залилангийн шинжтэй хуурамч мэдээллүүд тогтмол хөвж байдаг. За харин улс төрийн халуурлын үеүүдэд түгэж байгаа хуурамч мэдээллүүд нь салхи мэд хүчтэй идэвхжүүлэлтээр сэвэгддэг байна. Хуурамч мэдээллийг бүтээгч, түгээгч этгээдүүд нь тухайн мэдээлэлдээ бусдыг итгүүлэх зорилготой бус алстай хүмүүсийн итгэл үнэмшлийг алдагдуулах, итгэлцлийг унгах хортой нөлөөтэй байдгийг судлаач хэллээ. Хуурамч мэдээлэл нь хүнийг сэтгэл хөдлөлд шууд автуулдаг тул өндөр хандлттай байдаг. Гэтэл түүнийг залруулсан бодит мэдээлэл нь эсэргээрээ маш цөөн хүнд хүрдэг байна. Иймд альва мэдээллийг түгээхээс өмнө түүнийг нийтлсэн аккаунтын түүхийг нягтлж тогтмол идэвхтэй хөтэлдэг хаяг мөн эсхийг нь тодруулж байхыг судлаач зөвлөлөө. Манай сэтгэл санаа зөвчлөлийн үр дүнгээс 2023 онд оптимал судалгааны байгууллагатай хамтраад цахим орчинд хуурамч мэдээллийн төвөгөх одоо хүний түгээх хүлээж авах дан төлөвийн дараа одоо судалгаа хийлгэж авсан байгаа. Улс орон даяар тэгээд тухайн судалгааны яг одоо дүнгийн багшлаад хэлэх юм бол илүүтэй өдөө орон нутаг руу алсагдмал тэгээд орлогын түвшин бага
Тэгээд за 40 нэмэх насны ийм хүмүүс илүү гомж мэдээлэлд өртөх магадлал өндөр байна. Улаанбаатарынхаас 3 дахин өндөр байна гэдэг ийм дүгнэлт гарч ирж байгаа юм. Тухайн мэдээллийг сэтгэл хөдлөлөөр хангахынхаа өмнө хаягийг аваад шалгачдаг. Агуулгын ингээд баталгаатай эксэр болцоодтой харьцуулаад харждаг. Зургаар нь хайгаад яг бодит зураг ашиглаж үгүй гэдгийг мэдчихдэг. Ийм болоод ирэх юм бол угаасаа нөгөө түгэж байгаа итгэд хичнээн хөгжиж хичнээн шинэ хэмжээний хэрэглээд яг бодиттой юм шиг гаргалаач гсэн тэр мэдээллийн дархлаасаа өргөд тэрийг ингээд хараад ялаж чаддаг болсон байхаа үед снаа борно. Эцэст нь хэлгээд цахим орчинд хэн их цагийг зарцуулж байна. Тэр хүн цахим зайлан хуурамч мэдээлэл сэлтэд автах магадлал илүү өндөр байдаг. Тиймээс цахим хэрэглээгээ хянаж бодит амьдралд илүү цаг зарцуулах нь аюулгүй, айдасгүй, тухтай, үнцэнтэй байдлаар амьдралаа үрэх боломжийг олгодог. Үүнээс цацуу хуурамч мэдээлэлтэй нягталж залруулах байдлаар тэмцэх арга байхгүй. Харин мэдээллийг хүлээн авахч иргэд өөрсдөө хэрсүү байж хуурамч мэдээлэлд өртөхгүй байх нь л түүнтэй тэмцэх цорын ганц арга гэсэн юм а. Цахим ертөнцид өдрийг өнгөрөөж нэгнээ доромжуулж хүчирхийлэх элдвийн бичлэг үзэж байгаа хүүхдүүдийг зөв хүмүүжилтэй болгох тухай хоосон яриа хэд хоногийн турш хөвөрлөв. За харин эргээд харахад бид хүүхдүүддээ чөлөөт цагаа зөв өнгөрөөх боломжийг хэр бүрдүүлсэн байна. Энэ тухай чин зараг дараах сурвалжилгыг бэлтгэлээ. Нийслэлийн хүүхдүүд спортын ямарваа нэгэн төрлөөр тууштай хичээлхийн тулд сардаа дор хаяж 150-аас 200 орчим мянган төгрөгийг зарцуулахад хүрдэг. Харин хүүхдийнхээ хүсэл сонирхлыг дэмжихэд шаардлагадах энэ хэмжээний мөнгө өрх бүхэнд бий юу гэвэл эргэлзээтэй. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлхийн бусад улсууд хямдралын ваучер тараах, эсвэл сургуулийн орчинд тулгуурласан спорт байгууламжийн тоог нэмэгдүүлэх, хичээлэх боломжит спортын төрлүүдийг өргөн сонголтоо байлгах, багш нарт нь нэмэлтээр цалин урамшуул олгох зэрэгт онцгойлон анхаардаг. Харин манай улсад спорт байгууламжийн тоо хангалтгүй, тэдгээр нь ихэнхдээ хувийн буюу түрээсийнх байдаг. Үүнээс үүдэн хүүхд бүрээ сонирхсан адгай ойр тойрныхоо нөлөөллөөс улбаалаач спортоор хичээлэх бололцоо алга байна. Хүндүүл зохих өөр нэгэн асуудал нь барилга байгууламж босгохдоо оршин суугчдынхаа дасгал хөдөлгөөн хийх талбайг орхигдуулах нь нийтлэг үзэгдэл болсон. Инхээр хүүхдүүдийн хувьд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, авяас чадвараа нээн хөгжүүлэх, хүрээллээ өөртөө ээлтэйгээр бүрдүүлэх боломж хязгаарлагдмал болж таарад байна. Магадгүй бас боловсролын тогтолцоо биднээс хангалттай олон сургууль цэцэрлэгийн шийдэж чадах юм бол ганц ээлжтэй хичээлдэг болох юм бол олон ээлжээр хичээлэхгүйгээр бусад цагуудаа тэр танхимуудыг бусад сургалтын байдлаар за мэдээж том заа танхимыг бусад спортын сургалт байдлаар хийж чадах юм бол зардал маань өөрөө маш хэмнэгдэж байна. Ялангуяа түрээсийн зардал яг одоогийн нөхцөлд бол одоо манай клуб ажиллаж байгаа миний хувьд бол хамгийн том зардал нь тогтмол зардал нь түрээсийн зардал гэдэг учраас тэр асуудлыг шийдэх юм бол илүү бага зардлаар тий сургалтын төвүүд маань ажиллах боломжтой болов гэж хардаг. Хоёрдугаар тас өнгөрсөн жил бас нэг яригдаад өнгөрсөн одоо ваучерын асуудал яригдсан шүү дээ тий. Тиймэрхүү шийдлэр бас төр засгаас бас тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлээд сургалтын төвүүдтэйгээ энэ клубүүдтэйгээ спортын багуудтайгаа хамтраад явах юм бол бас төрөөс бас тодорхой хэмжээний хөнгөлтийг нь хариуцаад чадах юм бол бас иймэрхүү шийдлүүд бас байж болох юм болов гэж хардаг. Төлөвлөгөөний дутагдал тэндээс үүдэлтэй жингийн илүүдэл тэндээс үүдэлтэй сэтгэл готрол гэдэг маш олон зүйл одоо тохиолддог. Хүүхдээ бага наснаас нь өөрийнх нь бие бэлдэр хэн онцлог тохирсон спортын секс дууланд одоо хамруулж идэвхтэй хичээллүүлэх юм бол заавал одоо тамирчин болохгүй ч ихсэн хүүхэд бол одоо маш олон зүйлийг тэндээс олж авч сурдаг. Бие бэлдрийн хөгжил, спортын боловсрол, хүмүүжил одоо үе орчин үеийн хэллэгээр бол одоо багаар ажиллах чадвар, үг даах, ачаа даах, сэтгэл зүй болон биеийн одоо чадамжтай болох гоо зүй талдаа ч гэсэн их одоо ашигтай байна. Исланд улс хүүхдүүдтэй үн төлбөргүй соёл спортын дугуйланд хичээллэх ваучер тарааснаар үе тэнгийн хүчирхийлэл, тамхиталт e-спортын туршлагаа олон улсад хуваалцдаг. Мөн энэ эрхийн бичгийн хүрээнд олон гаруй багш нарын орлогонч нэмэгдсэн туршлага байна. 3 сая хүн амтай Монгол улс хэдхэн хүүхдээ хүний зэрэгтэй хүн болгож хүмүүжүүлэхэд төдийлөн их мөнгө зарлагдахгүй гэдгийг ч тооцоолсон судалгаа байдаг. Харамсалтай нь улс төржилтөөс болж энэ сэдв хасагдсан. Өнөөдөр цахим орчны нөлөөлөл ихссэн энэ нөхцөлд хүүхдүүдэд зөв хүмүүжүүлэх өөр ямар гарц гаргалгаа байгааг хэн ч тодорхойлоогүй байна.
Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр Төв студиэс танд шууд хүрч байна. Өглөөний галт тэрэг нэртэй Өвөрмөц кофе шоп 1970-80-90-ад оны уур амьсгалыг бүрдүүлсэн тогтчлолтой ховор цуглуулгаар үйлчлүүлэгчдийг өнгөрсөн цаг хугацаагаар аялуулж байна. Хуучны эд зүйлсийг сонирхон цуглуулдаг залуу хосууд энэ сонирхлоо бизнес болгон хөгжүүлж, залуус, хүүхэд багчууд, ахмадуудад дурсамжаа сэргээх орчинг бүрдүүлжээ. Үзэгчдээ Тэнгэр телевизийн сурвалжлах баг 7.10 мэдээллийн хөтөлбөрөөр та бүхнийг дурсамжаар аялуулж байна. За би яг одоо 1980 онд ирсэн байна. За энэ бол өглөөний галт тэрэг кофе шоп. За энэ кофе шоп Төмөр замд байрладаг. 2023 оноос хойш богд арх хороололт болон Төмөр замд ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэгэхээр энэ кофе шопоор үйлчлүүлснээр та өөрийнхөө дурсамж болон залуу нас, хүүхэд насаар зөвхөн одоо бодос сэтгэл дотроо аялах биш, яг боддоор одоо хурж үзээд, үнэрлэж үзээд ингээд жинхэнэ бодит мэдрэмжийг авах ёстой. Тэгэхээр өглөөний галт тэрэг энэхүү Өвөрмөц кофе шопын үүсгэн байгуулагч, санаачлагч нартай та бүхнийг уулзъя. Санаагаа бол яг эхнэр битээр чинь кофенд их дуртай улсууд кофе энд тэнд их очиж ууж өөртөө ч хийж уддаг байсан. Тэгээ өөрсдийн гэсэн нэг гоё кофе шоптой бол ер нь яасан юм бэ гэт. Тэгэл Төмөр замдаа байна. Төмөр замдаа нэг юм чинь өглөөний галтрэг гэд. Өглөөний галтрэг их гоё гэдэг. Өглөө эрт явдаг галтрэг гэдэг утгаар нь галтрагны тогтчлолтойгоор 23 онд нээжсэн. Тэгээ нэг хэсэг ажиллаж агаад завсарлаад явуулын чиглэлээр кэтеринг маягтай машинтай явдаг болж нөгөө хүмүүсийн захиалгаар очдог байж хагаад тэгээ буцаад өнгөрөх 25 оны 11 сард энэ салбарыг дурсамж өгүүлсэн галтрыг одоо дурсамжаар аялуулдаг маягийн тийм юу бодож энэ салбарыг нээсэн. Энэ түрээсийн газар тэгэхээр бидэд бол яг 100% ашигын төлөө бол энийг хийгээгүй. Тэгтээ мэдээж ажил хийж байгаа юм чинь тий бас мөнгө олох хэрэгтэй. Тэгтээ эн чинь хүмүүс сайхан сэтгэл үлдээж ийн гэдэг чинь явцсан нөгөө одоо алсын хараан тий хүмүүс үйлчлүүлнэ гэсэн тийм өөдрөг сэтгэлээр л хийж байгаа байхгүй юу? Залуу хосууд жижиг кофе шопоо бизнес мөнгө олох гэж харахаасаа илүү бүтэн цагийн ажлынхаа хажуугаар хийдэг сонирхол хоббигоо болгосон гэдгээ онцолж байсан юм а. Тэдний хувьд үйлчлүүлэгчид орж ирээд тавилга жижиг хэсэг бүт төвлөрч дурсамжаа сэргээн анх тусдаа гарч айл гэр болсон бүр аав ээж болсон үе дурсан ярьж байгаагаас нь хамгийн их урам халуун дулаан мэдрэмжийг авдаг байна. Энх хоёрын гэр бүлийн хувьд дурсамжаар аялуулдаг галт тэрэг нэртэй жижиг кофе шопоо илүү өргөжүүлж нэг дор олон хүнд үйлчлэх зорилго тавин ажиллаж байна. Монголын мэргэжлийн боксчдын чансаа тогтоох The Fight Club 2 тэмцээн энэ сарын 21-ний өдөр 18 цагаас Зөв Баалрумд болно. За энэ тэмцээний оргил тулаанд оролцох 4 тамирчин MBC холбооны аваргын бүсний төлөө хүч сарах юм а. Түүнчлэн The Fight Club 2 тэмцээний үеэр сонирхогчдын боксийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээнээс мөнгө хүрэл медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тулаанч Алтан цэцэг мэргэжлийн бокст эхний тулаанаа хийхээр боллоо. Мэргэжлийн боксийн Fight Club 2 тэмцээний оргил тулаанд Очроогийг Мөнхбаатар нар хүч зорхоор зөхиж байна. Очроогийг Fight Club 1 тэмцээний үеэр өрсөлдөгчөө хүн цохилтоор ялсан бол энэ нь Мөнхбаатарын хувьд мэргэжлийн боксийн рингэн дэх эхний тулаан байх юм а. Харин уг тэмцээний дид оргил тулаанд Батөлзийн инх төгс нар өрсөлдөнө. Эдгээр 4 тамирчны ялсан хоёр нь MBC холбооны 66.7 кг-ийн жингийн аваргын бүсний төлөө тулалдах хэрэгтэй болох юм а. Харин эмэгтэйчүүдийн 55.3 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө хүрэл медальт, Аз тивийн аварга шалгаруулах тэмцээний хошоо хүрэл медальт Алтан цэцэг, Азийн аварга шалгаруулах тэмцээн болон Азийн наадмын хүрэл медальт Евсүүгэн нар тулалдана. Алтан цэцэг уг тулаанаар мэргэжлийн боксийн замналаа эхлүүлж байгаа бол Евсүүгэн өмнө нь мэргэжлийн боксод 2 тулаа хийхдээ хоёуланд нь ялсан. Мөн тэрээр Аз номхон талын орнуудын аваргаар туларч байсан. Мэргэжлийн бокс хоол байлаа шүү дээ. Одоо ингээд ойртоо ороод ирчихлээ. Хоёр дахь энэ улс их орны төлөө энэ тамирчин гэдэг ирвэл одоо мэргэжлийн бокс тоглоно. Одоо яг анх тоглож байгаа хүүхдүүд ихэвчлэн анх тоглож байгаа хүүхдүүд эдгээр чинь бас мэргэжлийн боксын рингэнд ороод үзчихнэ гэхээр чинь маш их туршлага. Тэ цаашаа явах ирээдүй. Монголын боксing холбоо, Монголын мэргэжлийн боксing зөвлөлт хоёр хамтын ажиллагааны санал зүйн гар үүсгэж болсон.
олимпик бокс тулж байгаа тамирчид мэрэгжлийн боксыг давхар тулцдаг болсон. Тэгэхээр энэ хамтын ажиллагаа маш одоо оновчтой шийдвэр байсан гэж миний хувьд үзэж байгаа мөн албаны зүгээс хамтарч ажиллахдаа таатай байсан. Тэгэхээр цаашдаа шгшөөгийн тамирчид маань оролцож ийн гэдэг маань өндөр түвшний одоо элит түвшний тамирчид маань оролцож тулдж байгаагаар энэ хүү одоо мэрэгжлийн боксын юм тэр өндөр чанартай болох нь ойлгомжтой. Бидний одоо энэ төсөл маань бол ер нь бол одоо цурал тулааны араас Монгол улсын авраг тэрний араас бол бас нэг сюрприз байгаа. Тэгээ ерөнхийдөө бол бид нэр дан ганц Монгол гэлтгөө бас нэг энэ ойрхот орондын ялангуяа Төв Евраз энэ нутгийн тамирчдын бас дэлхийд гарах нэг хаалга нь Монгол улс байгаасаа гэж бодож энэ төслөө эхлүүлсэн. Үүний сацуу 53.5 кг-ын жинд мөнгөчин цогт гэрэл нар тулалдахол 70.4 кг-ын жинд өнөө болт буянд орчтой хүч сорих юм. Харин 53.5 кг-ын жинд пүрэв бадамсран баян мөнгөтэй 69.9 кг-ын жинд төгөлдөр Эрдэнэ бэлэгтэй өрсөлдөнө. Fight Club тэмцээнээр мэрэгжлийн боксing карьераа эхлүүлэхээр зорж зүтгэж байгаа тамирчдад эх орондоо анхны тулаанаа хийх бодит бололцоог олгож байгаа юм а. Physical Asia шоуны нөлөөгөөр Монгол болон Солонгосыг зорих аялал жуулчлалын урсгал эрчимжиж дэлхийн нийтийг хамарсан соёлын довтлооны шинэ хөдөлгөөн өрнөж байна. За иймд соёлын харилцааны шинэ үзэгдлийг лавшруулан судалж, соёлын бүлтээлч үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгийг өгөөжийг нэмэгдүүлэх цаг үеийн чухал шаардлага болсоор байгаа юм. Өнөөдөр Чингис хааны музейд явагдсан дэлхийн соёлын харилцааны хэдийн төлөв ба K соёл сэдвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр судлаачид соёл урлагийн харилцааг шин төвшөнд хүргэх гарц боломжуудын талаар хэлэлцлээ. Сүүлийн жилүүдэд өмнөд Солонгосын кино урлаг дэлхийд дахна хамгийн эрэлттэй бүтээгдэхүүн болсон. Тэд анхлан олон ангид кино бүтээлүүдийг олон улсын зах зээлд амжилттай харилцсан юм. Залгаад Бунжун уу найруулагчийн шимэгч бүтээл нь Кан Оскарын кино наадмуудаас шагнал хүртэж шууган тарьсан. Өдгөө Солонгосын уран бүтээлчид кино урлагийн бүхий л жанр төрөлд амжилтанд хүрснээс гадна ашиг орлогоороо Холливуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрээд байна. Үүний сацуу Physical Arts тэргүүтээ телевизийн шоу нэвтрүүлгүүч гэсэн дэлхийд дахныг байлдан дагуулж эдийн засгийн асар өндөр урт хугацааны өсөн нэмэгдэх ашиг орлогыг өөрсдийн улсад авчирсан байлаа. Зөвхөн Солонгосын кино урлаг телевизийн шоуны жишээгээр ярихад ийм байна. Үүний цаана гоо сайхан хоол, дуу хөгжим зэрэг бүхий л салбарт Солонгосын уламжлалт соёлын нөлөө үлэмж их юм а. Инхээр солонгосчуудын соёлоор байлдан дагуулж байгаа үзэгдлийг нухацтай судалж, түүнээс суралцах нь манай улсад эдийн засгийн шинэ гарцыг нээх бололцоог олгоно гэдгийг судлаачид хэллээ. 결국 문화라는 것이 Энэхүү үйл ажиллагаа бол хэлийн чандад солонгос судлалыг хөгжүүлэх төслийн зүгээс зохион байгуулж байгаа 4 дахь удаагийн арга хэмжээ юм а. Солонгосчууд уламжлалт соёлоо зөвхөн өөрсдөө хөгжүүлдэггүй, харин ч дэлхийн нийтэд хөрөгнөөр түгээх харилцан суралцахыг эрмэлздэг. Зөвхөн соёл биш, эрдэм мэдлэг, шинжлэх ухаан гэмэтчлэн бүхэл салбарууд хамтдаа нийлж, хоорондоо уялдаатай ажиллаж байж, түүнээс хүчтэй амжилт гарна. Мөн бусдад илүүтэй нөлөөлдөг юм а. 또 하나 뭐였지? 거기에다가 соёлыг бол яг харж байгаа байхад нэг талдаа нийгмийн хөгжлийг хангах, нийгмийн сайн сайхан байдлыг, нийгмийн тэгш боломжийг хангахад соёл өөрөө чухал үүрэгтэй гэж харж байгаа. Нөгөө талаас эдийн засгийн чухал нөөц гэж харж байгаа. Энэ бол нийт ялангуяа мэдлэгийн эдийн засгийн инновац суурилсан тэр бизнесийн нэг чухал тулгуур нь өөрөө соёлын бүтээлч үйлдвэрлэлж хараад ер нь бол олон улсад бид нар өрсөлдөх нэг том гарцууд соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулаад түүх соёлын өөрөө онцлогоор бид нэр олон улстай үндэсний брендийг бүтээх бүрэн боломжтой. Монголын дахин давтагдчихгүй соёлын өвүүдэд тулгуурласан соёлын бүтээлч үйлдвэрлэл нь эдийн засгийн хөндөгдөөгүй нөөц гэж судлаачид зөвлөдгөө. Гэсэн хэдий ч бид бусад улсын амжилтанд хүрсэн төсөл арга барилаас суралцаж Солонгос, Япон, Хятад зэрэг дэлхийн нийтийн анхаарлын төвд байгаа газар зүйн байршлын хувьд манайхтай ойр улс орны уран бүтээлчтэй хамтарч ажиллах нь илүү хурдан хугацаанд амжилтыг олох гарц гаргалгаа байж болох юм а. Сүүлийн жилүүдэд хил тамлсан соёлын солилцоо илүү олон хүнийг байлдан дагуулж өндөр амжилтанд хүрэх нь түгээмэл үзэгдэл болоод байна. Долларын мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа.